Тэгэхээр яг энэ хилцээр явж байгаа үед Дубайн гэрээг хүчингү болгоно гэдэг байр сууриас хандах юм уу? Одоо энэ 65 зүйл зал бүхий гэрээ чинь бараг 63 4 зөвхөн Риотинто ашигтай байна гэд угаасаа тогтооцсон байгаа шүү дээ. Тэгээд өөрчлөх юм уу? Эсвэл хүчингү болгоно гэх юм уу? Эсвэл засна гэдэг байр сууриас хандах юм уу? Нэг асуудал байгаа нь юу вэ гэхээр засгийн газрын тогтоол болон захирам хэлбэрээр гарна гэдэг засгийн газрын хуультай. Засгийн газрын тогтоол гараагүй. Тийм учраас энэ бол одоо хууль бус гэж Монгол улсын одоо шүүгцэл бол үзэх бүрэн эрхтэй. Гэхдээ сайхан билэг ерхий сайдын хувьд захирамжаар хийцсэн нэг. Гэхдээ захирамжийг бид нар олон улсад эргэцсэн акт биш гэж тайлбарлахад туйлын төвхтэй. Гэхдээ захирамжаар ийм асуудал шийдэгдсэн түүх Монгол улсад байхгүй. Нэгүрэл ийм их хилцээрийг ерхий сайд ганцаараа өөрийнхөө захирамжаар шийдсэн гэсэн. Нэгүрэл их олгоод засгийн газрын хуралдаанаар ороогүй, сангийн яамнаас санал аваагүй, хууль зүйн яамнаас санал аваагүй л асуудал байгаад байгаа. За ингээд энэ маань нэгэнтээ олон улсын гэрээ болцсон. Тийм учраас олон улсын гэрээн дээр оюун эрдэнэ байна уу, сайхан билэг байна уу тэр бол Монгол улсын ерхий сайд. Ерхий сайд засгийн газрыг төлөөлөх бүр эрхтэй гэдэг л агуулгаар бидний хувьд энэ арбитрийн маргаан дээр очихоос өөр сонголтгүй л болчиход байгаа юм л ер нь бол. За тийм учраас бид нар хилцлийн үед Монгол улсын засгийн газарт ашиггүй байгаа жишээлбэл тэр өртөө холбоотой асуудал, татвартай холбоотой асуудлууд дээр л бид нар маргаан үсгээ яваад байгаа. Уг нь тэр зүйл одоо ингээд шууд захирамжаар хийгдээгүй байсан бол бид нар энэ их хэмжээний цаг хугацааг, энэ их хэмжээний мөнгийг бидрүүд илүү их тийм өөр зүйл магадгүй өнөөдөр төвшөлцөл илүү одоо жишээл хуучны засах гэсэн биш илүү ирээдүг харсан тэр зүйл рүү л хийгдэх хэрэгтэй байсан болов уу гэж би бас бодоод байна. Гэхдээ би шууд одоо жишээлбэл ингээд нэг ерхий сайдыг одоо шууд илт буруу гээл биел зүү гэж хэлхийг хүсэхгүй байна. Тухайн цаг үе эдийн засгийн хувьд үнэхээр хүнд цаг үе байсан. Амаргүй шахалтанд орж ирсэн гэж би ойлгож байгаа юм. Тэр шахалтаа тэгээд одоо үндсэндээ засгийн газраараа ч оруулах хэмжээнд биш байдлаар тэр тэгэл хийгдсэн л зүйл. Тийм учраас Дубайн гэрээг бол бидний хувьд бол одоо тэр Дубайн гэрээгээр үүссэн нөхцөл байдлуудыг бол бид нар байхгүй болгоно буюу Дубайн гэрээг одоо туслахтай холбоотой төвшний ийм саналыг тавьсан гэсэн үг. Дубайн гэрээнээс үүдэж Монгол улсын 34% дээр ашиггүй байгаа асуудлуудыг бид нар засахын тулд хилцэл хийж байна гэсэн үг. За энэ хилцэл маань тийм бичиг баримтад байгаа учраас амаргүй. Гэхдээ бид нар арбитрийн маргаан дээр замун одоо бусад асуудал дээр шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг хийгээд явж байна л гэж ойлгож болно. Тэгээд оюутлогоон гэрээ одоо үрэг өжтэй болж үндсэн шийдэл гаргахын тулд чадах бүх зүйлээ л бидний хувьд хийх болно. Хүндрэлтэй асуудлууд болов хэвлэлийнхэн та бүхэнтэй уулзаад ийм асуудлууд хүндрэлтэй байна гэдэг асуудлыг үнээр нь яриад явна.